За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Софигийн ертөнц номын тухай ярилцах болно. За миний гарт яг нэг ном хоёр хэвлэлээр байгаа. Энэ бол англи хувилбар нь, энэ бол сүүлд гарсан монгол хувилбар нь байгаа. За тэгээд би хоёулын нь уншиж үзээд одоо номынхаа тухай өнөөдөр ярих чинь. За тэгээд Софигийн ертөнц ном маань болохоор 1991 онд гарч ирсэн. Зохиолч нь Justin Gardner гэдэг нэрээр өг зохиолж байгаа. Justin Gardner байж бас магадгүй. Бид яг дуудлагыг сайн мэдэхгүй байна. За тэгэхээр Justin Gardner гэдгээр нь явчих. Энэ хүн бол Норвегт төрсэн хэтэн гаралтай. Тэгээ өөрөө философ, бас бага ангийн хүүхдүүдэд философи заадаг, хүүхдийн зохиол бичдэг тийм хүн байгаа. Софигийн ертөнц бол дэлхийд даяар маш олон хэл дээр орчуулагдаж олон сая хувь борлогдсон маш алдартай ном байгаа. За тэгэхээр юуны тулд алдартай вэ гэдгийг нь баг зэрэг тайлбарлах гэж оролдъё. За хэвлэлийн хувьд гэх юм бол энэ нөгөөнийг ингээд англи хувилбар нь болохоор ингээд зөөлөн хавцтай. Тэгээд нэг иймэрхүү л зузаан байгаа байхгүй юу? Гэхдээ яг нэг 500 гаруй хуудастай. Харин монгол хэвлэлийг нь болохоор нэг 700 гаруй хуудастай. Тэгээ ийм зузаан болж хэвлэгдсэн мэлээ. Хатуу хавцтай. Гэхдээ нүсгийн шрифт нь том юм уу гэхээр бас үгүй. Ер нь бол арай жоохон ер нь бол том байсан. Гэхдээ агуулгын хувьд бол ямар ч зөрүү байхгүй англи монгол хоёр нь бол. За тэгээд хэлний хувьд юм байна. За тэгвэл үргэлжлүүлээд номынхаа агуулга руу орцгоё. Би болохоор Софигийн ертөнц номыг анх оюутан байхдаа яг энэ англи хувилбарыг уншиж үзчихсэн байхгүй юу? Тэр үед нөгөө ингээд унших хэвээр номын жагсаалт өөртөө гаргацсан. Тэгээд уншижсэн болохоор яг ухаарч мэдэрч уншиж чадаагүй ингээд уншаал өнгөрцөн юм байна лээ. Харин хоёр дахь удаага уншихад бол илүү ингээд ойлгож цар хүрээг нь мэдэрч тэгээд нэлийн нороглож уншсан тийм байла. Тийм учраас энэ удаа ингээд бичлэг хийхээр болсон байгаа. За Софигийн ертөнц ном маань болохоор ерөнхийдөө The History of Philosophy гэж явдаг. Гэхдээ яг бүтэн философийн түүхийг гэвлээгүй зөвхөн өрөндийн философийн түүхийг цаг хугацааны дараалал маш цэгцтэй 14 настай охинд тайлбарлаж өгж байгаа хэлбэрээр бичигдсэн байдаг. За тэгээд зөвхөн философийн түүх юм уу гэвэл бас үгүй. Энэ чинь бас дотроо уран зохиолын төрөлд ордог учраас уран зохиолын хэлбэрээр бичигдсэн өрөндийн философийн түүх гэж бол тодорхойлвол илүү зохиолтой байгаа. Софи Амундсен гээд 14 настай охин байдаг. Удахгүй 15 хүрэх гэж байгаа. За тэгээ нэгэн өдөр бол шуудангийн хайрцагаараа нэг захиа авдаг. Захидал дээр болохоор чи хинбэ? Дэлхий хаанаас үүссэн бэ гэдэг ердөө тийм хоёр асуулт лээдэг. За энэ хоёр асуултанд өмнө нь хязгаарч Софи хариулъя гэж бодож байгаагүй, бас толгойд нь орж ирж байгаачгүй. Тэгээд анх удаа энэ асуултыг бодож философийн эргцүүлэл Софи төрсэн байдаг. За үүнээс хойш бол Софид олон одоо юм захидал ирнээс хойш бол Софид болохоор нэгэн үйл таних философчос болохоор захидлууд ирж Софи маань философийн түүхт суралцаж ер нь бол философийг сурч эхэлдэг байгаа. За ингээд философи нь яаж эхэлж байгаа гэх юм бол анхныхаа одоо философийн асуултыг авсан Софи маань хамгийн анхны нийтийн тоглолын өмнөх одоо философийн өрөндийн түүхээс эхлээд хамгийн сүүлд 91 онд бичигдсэн ном учраас Сартр хүртэлх философчдыг баримтлал тэдний түүхийг бол Софи сурж авдаг байгаа. Тэгээд яг философчдын нэрээр нэрлэлээр аягүй олон философчд байгаа. Тэгээд тэрийг болохоор ном уншиж байгаа хүмүүс маань өөрөө илүү сонирхож уншвал зүгээр санагдсан юм болохоор нэрийг нь дуртахгүйгээр явчих. За тэгэхээр хамгийн анх болохоор Софиро ер нь философи гэдэг нь яаж үүссэн юм бэ гэдэг үүслийн тухай эхлээд загтлууд ирдэг. Хамгийн анх бол ер нь ингээд хүн төрлөختөн соёлтой нийгэм үүссэн цагаас эхлээд ер нь бол шашин бий болсон байт юм ээ. За ямар ч одоо соёл иргэншилд бол өөрсдийн гэсэн шашин тэдний соёл иргэншил тохирсон шашингууд гэж байдаг. Гэхдээ энэ нь бол яг философийн үндэс суурь биш. Хүмүүс анх философиж эхлэх философчд түрэн гарахаас өмнө ер нь бол хүмүүс шашинтай байжээ. За тэгээ шашнаас хойш болохоор хүмүүс түүхээ бичиж эхэлсэн. Түүхээсээ гадна зарим нэг хүмүүс ингээд байгалийн үзэгдэл буюу байгалийн хуйлуудыг ингээд сонирхож эхэлсэн. Яагаад бороо ороод байгаа, яагаад үлрээ солигдоод байгаа гэдэг юм уу те. Тийм одоо ер нь хүн өөртөө асуулт тавьж эхэлсэн цагаас эхлээд философи үүссэн. За тэгээ философийн үүсэл маань хамгийн анх бол байгалийн философоос үүсэлтэй байдаг. За ингээд байгалийн философийг тайлбарлаад тэдгээрийн төлөөлөгчд үзэл санааг нь бол Сократ, Аристотель, Плато гэд тайлбарлаж эхэлдэг. Үүнийг сурсны дараа болохоор Софид ирсэн захидлууд маань байгалийн философийн дараа хүн болохоор илүү оршихуйн философи руу орж эхэлсэн гэд эртний Грек Ромын философик руу орж эхэлдэг. Ингээд
энэ ном дээр яг философик он цагийн дараалалаар тайлбарлаж байгаа хэрнээ бас дундуур нь уран зохиолын ном учраас илүү сонирхолтой байдлаар энэ өөр нэг үл таних хийлтэй гэдэг охины аав Софидас загтал бичээд байдаг. Энэ нь болохоор ийм хоёр зэрэг хүнээс загтал аваад байна гэсэн. Нэг бол нөгөө нэг философи заагаад байгаа философчоос тэгээд бас хийлтэйгийн аав гэдэг хүнээс Софид загтал ирээд байдаг. Тэгээд энэ нь болохоор хамгийн гол учир зандлаа нь ер нь номынхаа сүүл рүү эсвэл дундаас эхлээд бас тайлагдаж эхэлдэг. Тэр нь илүү сонирхолтой энэ номыг амттай тэгээ уран зохиолтой болгож байгаа юм шиг санагдсан. Тэгээд нэг Софи маань эхлээд загтал авдаг байжгаад мэдээж 14-5 настай охин учраас хин ингээд танихгүй над руу загтал бичээд байна гэд тэгээд тэр хүний мэдхийг маш их хүсдэг. Тэгэл шуудангийнхан загталд хин нэг юм хийж гинөө гэж гарч шалгаал араас нь гүйж өгвөл бөө юм болол эсвэл болохоор шуудангийн хайрцагт нь биш өөрийнхөө нохоогоор захиад зөвлөдөг болоод сүлд нь бүр философчтойгоо уулзаж тайлбарлуулдаг болоод тэгээд байгалийн философи уулзаж тайлбарлуулдаг болоод за буцаад нөгөө хичээл рүүгээ ороход нийтийн тооллын өмнөх ингээ философиг тайлбарлаж дуусаад нийтийн тооллын гэдэг чинь болохоор Есүс Христийн нэмэлтнээс хойш хугацаа хэлж байгаа шүү дээ. Тэрнээс хойш хугацааг бас тайлбарлаж байгаа энэ төр нь айгүй сонирхолтой. Софи маань өөрөө нөгөө философчтой уулзангуудаа ингээд нэг цавыг 100 жилээр тооцох юм бол яаж шашин болсон? Бас Есүс Христ маань болохоор ямар төрлийн философтой юм бэ? Ер нь шашин одоо ингээ Европоор яаж дэлгэрсэн бэ гэдгийг бас ингээд айгүй хурдан хугацаанд Софи айгүй гоё ойлгуулж өгсөн байдаг. Тэгээд Софи ингээд ойлгоод байгаа юм шиг хэрнээ яг өндөө уншигч биднээс ойлгоод байгаа. Хэрвээ ингээд философийн би өмнө нь ингээд философийн танилцуулга, introduction гэх тийм номнууд уншиж үзчихсэн. Тэнд болохоор ингээд философийнхаа нөгөө нэг төлөөлөгчдийг бичээд үзэл санаа, тэдний түүх, их алдартай ишлэл ч юм уу тиймэрхүү зүйлийг ер нь бичсэн байдаг шүү дээ. Тэгэж уншихад бол яг анхаарлаа төвлөрүүлж уншсан хүнд ганц хоёр зүйлийн л тогтох байх. Харин Софийн ертөнцийг уншихаар болохоор яг Софи миний өмнөөс асууж байгаа юм шиг ингээл ямар нэгэн одоо философи мэдгүй хэллэг байх юм бол Софи нөгөө нэг философчос юу гэнэ наадхаа дахиад тайлбарлаа та гэж яг асуудаг. Тэнгүүт нь би ч гэсэн яг асуухыг хүсэжсэн тэр асуултыг Софи асууад тэгээд давхар тайлбарлаад яв. Тийм болохоор ингээд философи сонирхож эхэлж байгаа хүмүүст тохиромжтой гэж үздэг. Гэхдээ зөвхөн яг философи сонирхож байгаа хүмүүс гэвэл үгүй гэж бодож байна. Ер нь хинж байсан философи сонирхдаг бай, үгүй бай, философиг таньдаг, философтой танилцаагүй хамаагүй бүгдээ ямар ч хүн уншихад бол мэдлэгээс эргэж болно. Эсвэл бүр философтой танилцаж болно. Тэгээ илүү сонирхолтой арга барилаар тэгээд энэ Софи гэдэг охины ертөнцид Софи яаж энэ ертөнцийг бий болгосон, өөрийнх нь дотоод тэмцэл тэгээд тэр хийлтэй гэж охин хин бэ, тэр философч хин бэ, хийлтэйгийн аав хин бэ зэргийг бол мэдэх нь энэ номын гол түлхүүр аа. Тэгэд энэ номноос нэг таалагдсан ишлэл гэвэл философиг сурч мэдхээс илүү философоор сэтгэл нь илүү утга учиртай, илүү чухал гэсэн байсан. Тэгээд яг энэ номынхаа жишээг яг энэ ишлэлийнхаа жишээг номон дээр өөрөө баталж байгаа юм шиг санагдсан. Софи маань бол эхлээд ингээд философийн асуултуудад булагдаад өөрөө жоохон философиг ингээд сэтгэж эхлэв. Тэгээд дараад нь философийн түүхийг сураад түүхээ сурж явах явцдаа анх удаа өөрөө ингээд философч майнд буюу ингээд сэтгэж эхлэв. Тэгээ нөгөө нэг ингээд номынхаа утга учирыг тайлж байгаа өөрийгөө одоо юу гэж хэлэх юм бэ? Философоор сэтгэж эхэлж байгаа нь өөрөө Софигийн ертөнцийг бүтээж байгаа юм байна лээ. Энэ заримчлалтай болохоор би жоохон тийм деталь багтаал ярьчлаа. Уусаа уншиж үзчихээд илүү ингээд тайван илүү мэдрэх юм билээ. Тэгээд хит хурдан гүйлгэж унших ном бол биш, нэлийн барин тайван удаан хугацаанд уншвал тохиромжтой санагдсан. Би бас өөрөө анх удаа уншихдаа одоо намайг шиг тусгаад нэлээд хурдан уншижсэн санагдчихээн. За энийг уншихдаа болохоор би баг сар уншлаа. Ер нь нэлээд удсан. Тэгээд бас нэлийн зүйл тэмдэглэгдсэн. Ер нь нэлийн амттай гоё ном билээ шүү. Тийм учраас энэ номоор өнөөдөр ингээд бичлэг хийлээ. За тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Софигийн ертөнц номыг авч уншаарай. Уншсан бол бас бичлэгтэй хэрэгжиж өгсөж байна. Дараа дахин уулзъя, баяртай.